Шинэ ээжэсгээ 3 дахь хувилбарын үгсийн дарааллын дагуу 21 дэх үг болвол бэйбу хойд хэсэг байна. бэйбу. 中国北部的冬天非常寒冷. Хятадын хойд хэсгийн өвөл, хойд нутгийн өвөл нь маш хүйтэн байдаг. 最低气温 хамгийн доод талын температур нь байна. Тэгэхээр хамгийн доод талын хэм нь 有时 заримдаа хуй тэгдэг ингэдэг. Дадаа гэхээр хүрнэ. Юунд хүрэх вэ гэхээр 零下 хасах, тэгээс доошоо буюу хасах 30 度. Тэгэхээр хасах 30 хэмт хүртгээ. За нийлүүлэхээр яах нь вэ? Хятадын хойд зүгийн өвлийн хамгийн хүйтэн. Хамгийн доод температур нь заримдаа хасах 30 хэмд хүрдэг. Тэр дагдаг гэдэг нь хуй гэдэг дээр явах нь. 他从小在城市北部长大. Тэр багасаа хотын хойд хэсэгт том болсон. Өсөж том болох гэдгийг 장다. 장 3 дахь хөгөөр 장 гэж унших нь шүү. 장 гэ 2 дахь хөгөөр уншигдаад чэгээр уншигдчихаар урт гэсэн үг болчдөг те. 장다 гэхээр өсөж том болно. 对那里的每条街道 тентхийн тийм юмд ийм юмд гэдэг нь дүй өгтөр явж байна. Тентхийн 매条замыг тоолж гин. 지에다 гэхээр гудамжийг хэлэх нь. Тэгэхээр тентхийн гудамж бүрийг бүгдээрэнд нь тийм юмд ийм юмд гэдэг өгтөр. Тэгэхээр тэр бүгдээрэнгийн гудамжийг нь 非常熟悉маш таньдаг, мэддэг, маш сайн мэддэг гэдгийг 熟悉танил дотно гэх нь. 这条铁路连接了国家北部和南部的主要城市. За энэ нэг тоолж юм тийм ээ. 铁路гэдэг нь төмөр замыг хэлж байгаа. 连接гэхээр тосож аавна, 连гэдэг нь холбоосох нь. Тэгэхээр холбодог. Энэ нэг төмөр зам нь холбодог. Улсын хойд хэсэг болон урд хэсгийн гол хотуудыг. 大大缩短了 бүр маш ихээр богиносгосон 旅行的时间 аялын тэр цагийг бүр маш их богиносгосон хэмээн сайн байна. За харахад нэг жишээ. 蒙古国的北部有很多美丽的湖泊和森林. Монгол улсын хойд хэсэгт нь байдаг маш олон үзэсгэлэнтэй нуур болон аймаг. 每年吸引 жил бүр татдаг 大量 их хэмжээний олон 游客 жуулчдыг 前来 зорин ирж参观 үзэж хардаг. Нийлүүлэхээр өгөх нь Монгол улсын хойд хэсэгт байдаг маш олон үзэсгэлэнтэй нуур болон аймаг яв байдаг. Жил бүр их хэмжээний буюу олон жуулчид хүрэлцэн зорин ирж хүрэлцэж ирж үзэж хардгаа гэнэ. Хэшийн гэдэг нь аялагчдыг татдаг байна тийм ээ. Хүрэлцэн ирж үзэж харах тэр жуулчдыг татдаг байна шүү. Өнөөдөр үзсэн үг бэйбу хойд хэсэг хойд нутаг.